За сайн байцгаана уу? Та бүхэнд эрүүл мэндийн яамнаас хүргэдэг ээлжид одоо зөвлөмжөө хөргүүлье. За өнөөдөр бол хүүхдийн эрхийг хамгаалах өдөр байгаа. Тийм учраас бүх одоо хүмүүст одоо бас хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн мэндийг хүргье. За бидний өгч байгаа зөвлөгөө бол бас мөн ялгаагүй хүмүүсийн хүүхдүүдийн эрхийг хамгаалахад одоо бас чиглэгдэж байгаа юм шүү. Тэднийг эрүүл аюулгүй орчинд өсгөж одоо амьдруулахад бас зориулагдсан гэж одоо бас ойлгож байна. За айл болгон одоо туслангийнхаа байшинд одоо гарч байгаа. За тэгэхээр туслангийнхаа байшинд гарна гэдэг бол бид нэр төвлөрсөн усан хангамжтай орчноос одоо өөрөлдвөл хэсгийн буюу ийм усан хангамжтай орчинд одоо очиж байгаа. За тэгээ үүнтэй холбоотойгоор бид нэр бас одоо дэлгүүр ороод хүнсний бүтээгдэхүүнээ авдаг шигэ энэ бүх байдалд одоо бэлтгэл ажлыг одоо хангахын зүйтэй байгаамаа. За ийм учраас дэлгүүр та бүхэнд оронгуудаа за билезнагаа аваараа за цэвэрлэгээ ариутгах халдваргүйтгэл хийх одоо мөн одоо сод авах нь яг тийм содын ус бол бэлдэж бас гадаргууг бас одоо халдваргүйжүүлдэг байгаа. За мөн одоо альчуурыг одоо бас авнаа. За ингийн тулд туслангийн байрны одоо хаан, шал зэрэг хатуу гадаргууг 1 литр усанд 25 мл 0.25 мл билезна хийсэн уусамдаар сайтар цэвэрлэж халдваргүйжүүлэх юм байна. Тэгэхээр энийг яаж бэлдэх вэ гэхээр 1 литр усанда одоо билезнагийн тагаар нь нэг хэмжээтэй одоо хийхлээр бид нар яг нэг 0.25 мл-тэй одоо халдваргүйжүүлэх уусмал болж байгаа мó. За тэгэхээр энийгээрээ гихтээ цэвэрлэхдээ цэвэрхэн усанд хийх ёстой. За мөн одоо яг гэвэл бээлийн өмсөх ёстой гэдгийг бол бас мартахгүй одоо цэвэрлэх нь байна гэд. За хоёр дахь нь бол хашааны ил задгаа хог хаягдлыг одоо зайлуулах ёстой. За ер нь хогийн савгүй айл өрхүүд байх юм бол одоо хогийн савтаа болох хэрэгтэй байх нь. Мөн одоо яг нэг гэвэл ил задгаа хог хайж болохгүй. За бүгдээрээ одоо насан турш хүмүүс маань бүгдээрээ одоо туслангийнхаа байшин дотор нийлээд хэрвээ хог маань ил задгаа байх юм бол хог маань тархсан байх юм бол энэ асуудлыг шийдвэрлэх талаар хүүхдүүдэд аюулгүй орчныг одоо бүрдүүлэхийг одоо бас анхаарч ажиллаараа гэд. За хорхоо шавжны устгал хийлгэх зарим одоо туслангуудад одоо шаардлагатай байдаг. Тэгэхээр тийм учраас үүндээ бас анхаараараа. За бие засах газрыг бол халдваргүйжүүлэх гэж ярьж байгаа. Тэгэхээр бие засах газар бол юу вэ гэвэл туслангийн айлуудад эсвэл айлууд маань хашаандаа эсвэл бол одоо нийтийн дунд одоо бие засах газартай байдаг байгаа. Тэгэхээр энэ нөхцөлд бол мэдээж химийн бодис хийгээд одоо байх юм бол нэг тийм одоо үр дүн бол одоо тийм сайтай биш. Үүний оронд харин зүгээр бие засах газрынхаа бариулыг, шалыг нь, ханыг нь одоо цэвэрлэх боломжтой тийм зүйлээр хийгдсэн байх юм бол түүнийг цэвэрлэж халдваргүйжүүлэх асуудал нь илүү чухал юм шүү. Тэрнээс биш өтгөн шингэн доторлуугаа одоо жишээлбэл янз бүрийн химийн бодис хийх юм бол химийн бодисын одоо бохирдлыг одоо үүсгэх юм байнамаа. За мөн нэг зүйл бол туслан дээр бол байж байгаа нийтийн одоо бие засах газар дотор бол нөхөн жорлонд бол аль болох цэвэрлэгээний одоо багаж хэрэгслүүдийг дотор нь одоо байршуулах шаардлагатай байдаг байгаа. За одоо корона гарсан энэ цаг үед бол бас халдваргүйжүүлэх одоо гар халдваргүйжүүлэгч бодисыг бас нөхөн жорлон дотроо одоо томчууд маань нийлээд аваад тавих юм бол хүүхэд бие засаад гарахтаа хүртэл яг гараа халдваргүйжүүлээд одоо гарах ийм нөхцөл нь одоо бүрдэх юм аа. За гараа тогтмол угаах спиртэн сүртэй гар халдваргүйжүүлэгчээр хэрэглэх ёстой байгаа. Тэгэхээр одоо хэсгийн бид нар одоо ийм гар угаах нөхцөлтэй үед бол түрүүний хэлдгээр одоо жорлон дотроо энэ зүйлийг байрлуулах нь мөн одоо гэртээ орж ирэнгүүт нь яг нь гараа угаалгаж дадуулах ажлуудыг эцэг эхчүүд маань, эмээ өвөөнөр маань, хүүхдүүд маань яг нь хийх ёстой байх нэ гэд. За нүд ам хамартаа хүрхгүй байхыг одоо бас зааж сургах ёстой байх нь. За бусадтайгаа айлуулах гар барихгүй, тэврэлдэхгүй, үнсэлцэхгүй байх хэрэгтэй байх туслан дээр. За гэртээ олон хүн цуглуулахгүй байх, 22 цагаас өмнө унтаж дархлаагаа дэмжих шаардлагатай байх байна. Тэгэхээр энэний цаана юу хэлж байгаа гэвэл олон хүн цуглуулахгүй гэдэг маань олуулаа битгий бас айлд очооч гэдэг утга санаа бас агуулгадж байгаа юм. За 22 цагаас хэтэрхгүй унтах ёстой гэдэг маань ер нь бол хүний бие гэдэг бол 22 цагаас хойш одоо бид нарыг унтаж амарсны дараа бүх одоо энэ тэнд үйлдвэржилт одоо өөрөлдвөл дархлааны эсүүд маань одоо сэлбэгч үгүй бүх өдөржингөө идэж уусан зүйлийг маань одоо боловсруулах зарим одоо өдөржингөө ажилласан эд эрхтнүүд маань амрах гихчлэнгээр ийм үйл ажиллагаануудыг явагдаж байдаг учраас 22 цагаас өмнө одоо унтаж дархлаагаа сэргиэх нь маш чухал асуудал байдаг юм шүү гэд. За хүн болгон өөрийн гэсэн аяг тавгтай болох хэрэгтэй. За хүүхдүүддээ энэ өөрийнхөө аяг тавганд одоо ууж хэрэглэхийг зааж өгөх. За мөн гадуур одоо тоглож явахдаа амнаас ам дамжуулж одоо ууж идэж хэрэгжилж болохгүйг зааж өгөх ёстой байх нэ. За хүүхдүүд ундаагаач гэдэг юм уу сорултаа зүйлүүдэд бие биедээ дамжуулж уудаг байгаа. Тэгэхээр энийг нь одоо яг нь сайн заалж эхэлж өгөх ёстой байх нэ гэдэг.
За айл өрхийн түвшинд бол бас ахуйн хэрэглээний халдваргүйжүүлэх бодисоор аяг тавгаа угааж цэвэр усаар сайтар зайлах хэрэгтэй. Тэгэхээр энд дээр юу ордог вэ гэвэл бид нар 1 литр усанд нэг жижигхэн цайны халбаар сод хийгээд тэгээд яг нь халдваргүйжүүлэх усмууд хэрглэж болно. За энийг ямар нөхцөлд хэрглэх вэ гэхээр магадгүй танаа гэрт зочид ирээд явсны дараа ч гэдэг юм уу. Эсвэл танаа гэрт магадгүй хин нэгэн маань ханиалгаад байгаа, хоолойд хөндөөрлөд байгаа хүн байгаа нөхцөл заавалчгүй энэ арга хэмжээнүүдийг одоо авах шаардлагатай байгаамаа гэдэг. За мөн булаг шандны усыг буюу хэсгийн уснуудыг бид нар ууж хэргэлдэг байгаа. За энэ ууж хэрглэж явах үедээ заавалжгүй буцалгаж одоо хэрглэх ёстой байгаа. За нэг зүйлийг маш сайн санах хэрэгтэй. Бид нар усыг хадгалах буюу усыг зөөвөрлөх сав гэж байдаг байгаа. Тэгэхээр ус хадгалах болон зөөвөрлөх саваа сайн угааж цэвэрлээд мөн одоо гадаа наранд бол хатааж байршуулах хэрэгтэй байгаа юм шүү гэдэг. За ус хутгадаг шанаг одоо энд орж ирнэ. Тэгэхээр ус хутгадаг шангаараа усаа чутгаад одоо хоолоош буцалгаад иж болохгүй. Цэвэр усны савнаас ус авч байгаа ус утгадаг шанаг бол тусдаа шанаг одоо байх ёстой. За үүнд бол мэдээж хунцар савыг аль болох хэрэглэхгүй төмөр шанагыгаа хөнгөн цагаан шанагаа одоо хэрэглэхийг хичээгээрэй гэдэг. За бидний бас нэг одоо гэмээр нэг зан үйл байгаа. Энэ нь бол хүүхдүүдэд амнаас одоо ам дамжуулж одоо ингэж өгдөг байгаа. За өө эмээ нуруунд ажилласан хүүхдийнхээ бүхэл хоолнуудыг одоо жажилж хүүхдтэй өгдөг ч гэдэг юм хийцэгчүүд энэ зан үйлээ бол бид нар өнөөдөр гээх хэмжээнд одоо хүрсэн байгаа шүү. Тэгэхээр амнаас ам дамжуулж хүүхдэд ерөөсөө юм өгч болохгүй. За хүүхдийн хоолны халуун хүйтнийг шалгах гэж одоо халуурын амандаа хийдэг байгаа. Тэгэхээр энийгээ бас одоо болох хэрэгтэй байх нь байна. Гэрчлэнгээр ийм одоо би амнаасаа юм дамжуулж өгч болохгүй нэ гэдгийг яах нь бас бодох хэрэгтэй байх нэ. За дараагийнх нь 11-р зөвлөмж бол хувцас, хүнжил, гудас, гар нүрийн алчуур цагаан хэрэглээ наранд тавих хэрэгтэй гэж байна. Тэгэхээр нар бол өөрөө байгалийн маш сайн одоо халдваргүйжүүлэгч гэж үздэг байгаа. Тийм учраас л одоо гадаа нар салхинд бол одоо тавьдаг байгаа. Тийм учраас бүх одоо унтаж хэрэглэдэг бүх зүйлүүдээ одоо гаргаад наранд сайхан хатаач дэлгэж тавиараа. За хүүхдийн тоглоомыг содын усамлаар угаад цэвэрлэх гэж байгаа. За энэ нэг талдаа түрүүн би хэлсэнтэй 1 литр усанд нэг цайны халбаар сод хийгээд хүүхдүүдийн тоглоомыг хийгээд хүүхдүүдийг өөрсдөр нь одоо угаалгахад бол тэр бол учиргүй одоо жишээлбэл химийн бодис биш учраас хүүхдэд харшил өгөхгүйгээр яг нь байгалийн гаралтай бодис учраас өөрсдөр нь угаалгаж цэвэрлүүлнэ гэдэг бол нэг талдаа бол яг нэг угаад цэвэрлэх тийм зан үйлд одоо бас сургаж байгаа тийм зүйл байгаа. За мэдээж содтой усаар угаасны дараа бас цэвэр усаар зайлуулах арга хэмжээг одоо авах ёстой. За цаг агаарт бол тохируулан хувцаслах хэрэгтэй. За 100 болохоор цуслангийн айлуудын хүүхдүүд одоо маш их хачигт хазууллаа гэж одоо ярьдаг байгаа. Сүүлийн жилүүдэд бол одоо цуслангийн айлуудаар одоо хачиг бол нэмэгдсэн байгаа. За энэ нөхцөлд бол бага насны хүүхдүүд ялангуяа юм хэлж чадахгүй байгаа хүүхдүүд өшөө бас одоо ер нь бол 10-аас доош насны бүх хүүхдүүдийг унтахт нь за гадаа тоглоод орж ирэхэд нь ээж аав толгойг нь сугыг нь мөн одоо юу гэдэг гуй цавийг нь бүгдийг шалгаж үзэж ямар нэгэн хачиг хазуулсан юм байна уу хачиг байна уу гэж одоо шалгаж явах ёстой юм байгаа. За ер нь бол хүүхдийг гадаа тоглоулахдаа аль болох битүү хувцас өмсүүлэх хэрэгтэй. За мөн бол одоо өөрийн нүдэнд харагдах газар одоо тоглоулах нь одоо зүйтэй юм шүү. Өөрөөр нүдэнд харагдах газар гэдэг нь хүүхдтэйгээ хамт одоо лагерынхаа цуслангийнхаа аль хаваар тоглодог гэдэг бүх газрын ээж аваад хамтдаа яваад хараараа за аль нь аюултай газар байна гэдэг аюулыг бас одоо багасгахыг хичээгээрээ аюултай газар байх юм бол тэрийг арилгах арга хэмжээг одоо бас цуслангийнхаа хэмжээнд бүгдээрээ одоо ярилцаад одоо авч хэрэгжүүлээрээ. За ил задгаа хог хаяхгүй бие засахгүй байх шаардлагатай. Тэгэхээр ялангуяа том одоо насан турш эрэгтэйчүүд одоо их ил задгаа бие засдаг байгаа. Тэгээ эн чинь өөрөө юу гэдэг вэ гэвэл цуслангийн газрыг одоо нөгөө нэг нянгийн бохирдлоор одоо нэмэгдүүлж бохирдуулах арга хэмжээнд одоо хүргэдэг байгаа юм шүү. Тийм учраас аль болох ил задгаа бие засахгүй байх хэрэгтэй. Хэрвээ хэн нэгэн хүн ил задгаа бие засчих юм бол түүнд шаардлага тавих тийм одоо чадамжтай байх хэрэгтэй. За ялангуяа бол хөтөвчөнд бие засдаг ч гэдэг юм уу. За бие зассан шингэнээ гаргаж угаацаа гаргаж хайж байгаа айлууд хүртэл одоо нийтийн жоглонд болоод очиж одоо асрахтаа гадуур нь асрах ийм үзэгдэл байдаг байгаа. Тэгэхээр тэгж болохгүй бусдыгаа хүндэтгэх хэрэгтэй байгаа. Ягаад гэвэл дундаа юм хэрглэж байгаа гэдэг зүйлээрээ бохироо асгаж байгаа гэдэг зүйлээрээ бол тийм ёс зүйтэй байж ээж одоо яг нүхэнд нь яг асрах ёстой газар нь одоо бас асгаж явах ёстой юм шүү гэд. За ягаад гэвэл тэр бүх нүхэн жорлонд бас ялгаагүй хүүхдүүд орж одоо бие засж байгаа. За тэгээд цусланд бол гарч яхад бас нүхэн жорлонгийн бас нэг асуудал тулгардаг байгаа. Нүхэн жорлонд хүүхдүүд унах одоо бас аюул гардаг байгаа. Тийм учраас унах аюулыг бас байхгүй болохын тулд яаж үнийг одоо байхгүй болох уу гэдэг шийдлийг бол яг нь одоо бас олох насан турш хүмүүс маань нийлж ягаад одоо олж тэрийг арилгах шаардлагатай юм аа гэд.
За хэрвээ хэн нэгэн хүн бид нар жишээлбэл цуснд гарчаад маш аюулгүй газар очсон юм биш. Коронавирус гэдэг бол одоо хаанч одоо очих боломжтой байгаа. За тийм учраас юу вэ гэвэл халуурах, ханиах, цээжээр өвдөх зэрэг шинж тэмдэг илрүүл 119 8868 29 дугаар тандаж одоо зөвлөгөө авч болох юм аа. За та бүхэнд баярлалаа.